Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэр Гэрэл. Монголын арга хүчтэй үндэсний холбоонд ерөнхийлөгчийн сонгуульд ажлыг хашдаг. Тэгээ өнөөдөр би та бүхэнд хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хөдөлмөр эрхлэлд учирч байгаа хүндрэл бэрхшээл авах арга хэмжээний талаар ярих болно. За эхлээд тоо баримтанд талаар ярих юм бол өнөөдөр Монгол улсад статистикийн мэдээнд дурдсанаар 11,800 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. За 2017 онд бид нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссаас бас тоо авч ирсэн. Энэ нь бол яг хөдөлмөрийн насны хараагүй иргэдийн тоог өгж ирсэн. Тухайн үед бол 7200 гэсэн тоог өгж ирсэн. За яг 0-аас 17 насны хүүхдийн тоогийн бол 1200 байдаг. Ер нь Монголын арга хүчтэй үндэсний холбоо бас гишүүнчлэлийнхэн бүртгэлтэй. Манай холбоо 21 аймаг салбар зөвлөлтөд үйл ажиллагаа явуулж идэг болохоор одоо холбооны гишүүн болсон хүмүүсийн бүртгэлийг байнга шинжилж идэг. Тэгээ энэ хүрээнд бол манайхны 9100 орчим гишүүн байгаа. Тэгээ манай бүртгэлд байгаа гишүүдийн донд хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хийж үзчихсэн бид нар. Тэгээд бол нэг 5.4% байна гэж бид нар тийм тоо гаргасан. Тэгэхээр ерөнхийдөө энэ 5.4% маань ямар ажил хөдөлмөр өнөөдөр эрхэлж байна вэ гэдэг талаар цугцгаа авч үзэх юм бол ерөнхийдөө нөгөө тусгаалсан ажлын байр гэдэг дээр нэлээд ажилтдаг. Жишээлх юм бол хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт 60 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүс ажилтдаг бол манай Монголын арга хүчтэй үндэсний холбоонд бас нэг массаж эзнэрээ хасчих юм бол 30 гаруй хүн ажиллаж байна. За бас сүүлийн үед хараагүй хүмүүсийн эрхэлж байгаа нэг хөдөлмөрийн зах зээл ажлын байр нь бол массаж болж байгаа. За үнийг бол 2005 оноос хойш Монгол улстай манай холбоо сургалт явуулаад хүмүүсээр массажист бэлтгээд ингээ ажлын байраар хангаад явж байгаа. За тэгээ үлдэх нэгцэн хэсэг нь хараагүй хүүхдийн сургуульд нэг 3 4 багш, хараагүй хүүхдийн номын санд нэг 2 хүн гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ажиллаж байна. Гол ажлын байр нь. Гэтээ бид нэр сүүлийн үед нөгөө нээлттэй ажлын байран дээр хараагүй иргэдтэй бас ажиллах тал дээр анхаарч тодорхой арга хэмжээг авч ажилласан. Өнөөдрийн байдлаар нэг 7 харааны бэрхшээлтэй хараагүй сул хараатай хүмүүс нээлттэй ажлын байран дээр ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Тэгээд эдгээрээс зүгээр одоо сайн жишээ олгоод бол цаашдаа дурдна. За ер нь тоо баримтын хувьд бол аваад үзэхэд ийм байна. За тэгээд үүний дараа юу хэлэх гэж байна гэхээр ер нь хууль эрх зүйн орчин маань биднэрт юу хэлдэг юм бэ гэдэг талаараас товчхон дурдъя. За хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц 2006 онд нүүбэс батлагдсан. Энд бол нөгөө түгээмэл тунгал үндсэн хуулийн дээр байдаг хүний эрхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эдлүүлэхэд бид нар шууд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй гэж заачдаг. Тэгэх юм бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүнд очиод би дуртай ажиллаа хийхээр биднэрт бол боломжгүй байдаг. Тэгэхээр энэ эрхийг эдлүүлэхийн тулд ямар нэмэлт дэмжлэг улсаар авах хэрэгтэй юм бэ, арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ гэдгийг бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц дээр маш тодорхой заагаад өгсөн байдаг. За тэгээд энэ конвенцийн бол 27 дугаар зүйл дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийн талаар бол маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Монгол улс маань нэгдээд орсон. За тэгээ 2016 онд бас энэ конвенцийнхаа үзэл санаанд нийцүүлээд бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан байгаа. За энэ хуулийнхаа 17, 18, 19 дугаар зүйлүүдэд мөн яг хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бол ер нь нэлээд тодорхой зохицуулж өгсөн. За тэгээд бас нэг хууль нь бол өөрөө хөдөлмөрийн тухай хуулийн 111 дугаар заалт. За энийг болгон мэдэх байх нөгөө 25 буюу түүнээс дээш ажиллагчтай аж ахуйн нэгж байгууллагад 4 буюу түүнээс дээш хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллана гэсэн заалт байдаг. Ингээд яг хууль эрх зүйн орчныг үзэх юм бол бидний ингээд ажил хөдөлмөр эрхлэлийг маш их дэмждэг л дээ. Тэгээд зүгээр энэ хуулиуд агаад зогсохгүй бидний зүгээс ажил олгогчийн зүгээс зайлшгүй нэг анхаарч мэдэх ёстой зүйл бол ажлын байрны тохиргоо буюу одоо тохирох хэрэглэгдэхүүн гэдэг хуулинд маань нэршлэр орсон байгаа. Тохирох хэрэглэгдэхүүн гэдэг ойлголтыг юун төрөв мэдэх ёстой байдаг. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр яг тухайн хувь хүнд зориулж хийж байгаа тохиргоог энэ дээр ихэвчлэн ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээл гэсэн ангиллалд хамаардаг хүмүүс маань өөр хоорондоо онцлог хэрэгцээтэй одоо хүмүүс байдаг. Жишээлх юм бол хараагүй хүн одоо бид нар сонсголын бэрхшээлтэй хүмүүс шал өөр хэрэгцээтэй одоо оюуны бэрхшээлтэй хөдлөх тулах гэдэг явахаар өөр хоорондоо үнэхээр ялгаатай. Бид нар жишээлх юм бол бусдыгаа заримдаа мэдэхгүй. Тэгэхээр энэ тохирох хэрэглэгдэхүүн гэдэг зүйл маань ажлын байран дээр яг хэрэгжих болохоор
тухайн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний хэрэгцээг тодорхойлж тухайн бэрхшээлийнх нь одоо онцлог дээр үндэслээд энэ тохиргоо хийгддэг. Тэгэхээр хуулинд конвенцэд юугээ заасан бэ гэхээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрх чөлөөгөө эдлэх тэр боломжийг бий болгоход одоо нэмэлтээр хийгдэж байгаа, зайлшгүй хийгдэж байгаа одоо энэ дээр бол тэр хүнийг тухайн тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, орчин нөхцөл үйлчлэгээ гэсэн өргөөрөөтэйгээр бид нартай хуульч өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэйний эрхийн хуулинд бол хуульчилж гисэн байгаа. Тэгэхээр тохирог хэрэглэгдэн гэдэгт маань хэд хэдэн ойлголт орж байгаа. Нэмэлтээр тоног төхөөрөмж, материал хэрэгсэл өгж болно. Эсвэл бид нар тодорхой орчин гаргаж өгнө, нөхцөл гаргаж өгж болно. Эсвэл шинээр үйлчлэгийг бид нар зориулж бий болгож болно гэсэн үг. Энэ бүх зүйлийг одоо миний хэрэгцээн дээрээс үндэслээд одоо тухайн сурж байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа тэр орчинд маань бүрдүүлж чадах юм бол би одоо эрхээ бусдын адил идэх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлыг ярихаар энэ хөө тохиргооны асуудал бол зайлшгүй яригддаг. За ингээ хууль эрх зүйн орчин маань ингээд бид нарыг маш сайхан дэмжиж маш тодорхой ингээ заагаад өгсөн байдгийн мэн гэтэл хөдөлмөр эрхлэлт маань 5.4%. Тэгэхээр яагаад ийм бага байгаа юм бэ? Ямар одоо учир шалтгааны улмаас ямар хүндрэл бэрхшээл учраад байгаа юм бэ гэдэг дээр бас товчхон мэдээлэл өгье. Ер нь бид нар түрүүнд дурдсан манайх бол 9100 орчим харааны бэрхшээлтэй гишүүдтэй. Тэгээд манай холбооны дэргэд бас хараагүй иргэдэд мэрэгжлийн боловсрол олгодог. Мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ажилладаг. Тэгээд энэ төв маань бол харааны бэрхшээлтэй хүмүүс 7 чиглэлээр мэрэгжил олгодог юм байна. Тэгэхээр 2015 оноос хойш ер нь массажийн мэрэгжил олгох сургалтыг 2005 оноос хойш явуулаад тэгээ 15 онд эсвэл бол өргөжөөд ингээд явах хугацаанд одоо 3-400-гээд харааны бэрхшээлтэй манай төвөөр үйлчлүүлж тодорхой мэрэгжил эзэмсэн байдаг. За энэ тохиолдол болгонд бид нар бол тодорхой хэмжээний судалгаа хийж байдаг. Ирж байгаа хүмүүсийн маань хэдэн ямар боловсралтай байна, хөөс нь ямар байна, нас нь ямар байна, яагаад энэ хүмүүс ажил эрхлэхгүй байсан бэ гэдэг ер нь судалгаа хийгээд хүндрэл бэрхшээлүүдийг бид нар тодорхойлохыг бол оролдож исэн. За энэ хүрээнд бол манай гишүүдээс ямар хариултыг өгж байсан бэ гэхлээр нэгдүгээрт ер нь ажил олгогч за нийгэм тэр дундаа ажил олгогчд бол яг хөгжлийн бэрхшээл за тэгээд хөгжлийн бэрхшээлийн дотор байгаа өөр өөрийн онцлогтой тухайн төрөл хэлбэрийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг байхгүй байна. Багтаа ямаа гэл. Одоо шилжих юм бол нэг жишээ өгдөг шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртээмжтэй орчин бүрдүүлнэхээр ерөөсөө л налуу замыг ярьдаг. Яг хараагүй хүнд хүртээмж гэдгийг бол жишээлх юм бол мэдэхгүй байх жишээтэй. За тэгээд дараагийн нэг асуудал нь түрүүн би дээр ярьсан нөгөө тохирог хэрэглэгдэхүүн бүрдээгүй байх гэд. Яг дээр ярьсан хараагүй тухайн ажлын байран дээр ингээд үр бүтээмжтэй бие даагаад ажиллахад нь шаардлагатай одоо тоног төхөөрөмж гэдэг юм уу тэр орчин бүрдээгөө тохиолдолд бид нэр үнэхээр ажиллах боломжгүй. Энэ дээр би жишээ баримт хэлнэ. За тэгээ 3 дугаарт нь яа харахгүй хүртээмжийн тухай асуудал яриад ирдэг. Хүртээмж гэдээ ярихаар яг хараагүй хүмүүсийн хувьд барилга байгууламжийн хүртээмж, зан тээврийн хүртээмж, мэдээллийн хүртээмж гэсэн цогт ойлголт бол гарч ирдэг. Тэгэхээр барилга байгууламжийн дотор ч гэсэн одоо бид нар чөлөөтэй ороод бие даагаад өсөн зорьсон газарт очиж чинь нийтийн тээврийн хэрэгслээр явж чадж гинүү гэдэг маань эргээд хүртээмжгүй байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг маань шууд ингээд боломжгүй болгож идэг. Тэгээ яг дөрөвдүгээрт нь бид нар бас юу гэж харсан бэ гэхээр нөгөө хараагүй иргэдийн маань бас эзэмсэн мэрэгжил ур чадвар нь өөрөө одоо ажил олгогчийн тухайн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцэхгүй байна гэдгийг бол бид нар бас мэдсэн. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд бол яг ингээд ер нь хараагүй ингээд төрөлхийнч байдаг сүүлд ч ингээд хараагүй болдог. Ингээд хараагүй болно гэхээр энэ одоо нийгэм чинь ерөөсөө л бүх юмыг бид нэр харах хэрэгнийхээ тусламжтайгаар хийдэг гэж бид нэр ойлгодог. Би бинийг даган дураадаг, ер нь харах хэрэгний тусламжтайгаар 80% авдаг гэдэг болохоор ингээ хараагүй болчхоор амьдрал нь бараг дахин шинээр эхэлж байгаа мэт болдог. Энэ тохиолдолд тухайн хараагүй үнийг дахин нийгэмшүүлэх одоо алдагдсан боломж чадрыг нөхөн сэргээх ялангуяа олон улсад бол хөдөлмөрийн нөхөн сэргээлт гэж ярьдаг тийм үйлчлэгээ сургалт байдаг. За яг Монгол улсад маань тэр сургалт үйлчлэгээ байхгүй болохоор бас хараагүй хүмүүс энээсээ болоод ажил хөдөлмөрийн тухай юу н ботгооч болцсон байдаг л да. Тэгээ энэ хүндрэл бэрхшээлүүд дээрээс ингээд тодорхой зарим жишээг би ингээд хэлхийг хүсэж байна. Жишээлх юм бол ажил олгогчийн хандлага мэдлэг яг хөгжлийн бэрхшээлтэй хараагүй талаар хангалтгүй байна гэдэг. Энд дэр нэг жишээ хэлэх чинь одоо ингээд хожоо хараагүй болсон хүн байгаа юм. Одоо манай нэг гишүүн л дээ. Барилгын инженер хийсэн. Тэгээд хараагүй болчиход за тэгээд тэр хүн бол ажилтаа олъё гэдэг хүсэлтэд тавьж манад ирсэн. Бид нэр тэр хүний үнэлсэн. За инженерийн байна. Гэхдээ ингээд одоо ажил хөдөлмөр хийгээд явхад тэр хүн заашгүй компьютер дээр ажиллах ёстой, бие дааж явах ёстой энэ төргээд тэрийг үнэлээ тэр сургалтуудыг бид нэр тэр хүнд өгчөж байгаа юм. Тэр хүн бол ингээд компьютер дээр
одоо 53 настай ч гэсэн компьютер дээр ажиллаад тэгээд бие даагаад ингээд явждаг болчихж байгаа юм. Тэгээд тэрний дараа бид нар тэр хүнтэй ингээд тохирох ажлыг судалсан л та ямар ажлыг сонирхолтой вэ гэдэг. Би одоо барилгын инженер болохоор энэ арматургийн чиглэлээр одоо хараагүй бол нөгөө бас нөгөө утсаар хүмүүс зөвлөгөө мэдээлэх ажлыг их төлхөө хийж эхэлж байгаа сүлүүд. Тэгэхээр энэ яг чиглэлээр барилгын хяманд ажилд ороод хүссэн хүмүүст тэнцлийн мэдээлэл өгөх юм бол би бүр одоо тасаараа энийг хийжсэн болохоор чадна гэд. Тэгээд бид нар яг энэ хүний хийх ажлын байртай аж ахуй нэгж их хайсан. Тэгээд газар олсон л доо. Тэгээд тэр газар дээр очиод хэлсэн одоо манад ийм мэрэгчлээ хүн байна, ийм юм ур чадвартай байна. Ингээд ажиллаач гэсэн дараагаас асууя гэсэн. За ингээд ярилцъя гэсэн. Тэгж жагаад юу гэж хэлсэн бэ гэхлээр авах боломжгүй. Ер нь тэгээ хараагүй ажиллах одоо боломжтой мөгүй юм уу. За тэгээд бид нар бол баг ихний ялжинд боломжгүй байна л гэсэн хариулт өгсөн байхгүй юу. Тэгээ бид нар бүр асууж үзчихсэн л даагүй. Цалин мөнгө гэхгүйгээр ингээд 1-2 сар энэ хүнийг дундаа аваад ажиллаад өгөөч гэдгсэн. Тэгээ тэр хүмүүсийн хандлагаас ерөөсөө хараагүй хүмүүсийг гэдэгт үл итгэсэн ч гэдэг юм уу. Ер нь тийм нэг ямар ч хэсэн боломжийг болол олгоогүй. Тэгэхээр энэ бол зүгээр ганц нэг жишээ. Яг ажлын байранд нь шаардлаганд нь нийцсэн хүн бид нэр бэлдсэн гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү жишээ тохиолдод бол хараагүй хүмүүсийн дунд хийдэд гардаг. Тэгээд тэр нөгөө хоёрдугаарт нь хүндрэл нөгөө тохирог хэрэглэгдэхүүн бүрдээгөө тохиолдолд бас ажил их боломжийг хязгаарлагддаг гэж. Энд дээр би яг өөр дөр жишээ хамаар байна л да. Би өөрөө хуульч. Тэгээд сургуулаа төгсөөд нэг банк намайг урилгаар ажиллуулсан. Тэгээд тухайн үед бол одоо миний урд бол ингээд компьютер хараагүй хүмүүс ингээд дэлгэц уншдаг програмын тусламжтайгаар компьютер дээр яг бусдын хийдэг бүх үйлдэлийг хийж ажилладаг. Яг тэр ажилд орох үед бол ажлын хамт олон ажил олгогч маань их халуун сэтгэлээр хүлээж авч одоо миний ур чадрыг үнэлээд тухайн хуулийн кейс тохиолдол дээр ингээд өөрийнхөө хувь нэмрийг оруулаад мэдлэг чадраа ингээд оруулаад ингээд ажиллаач гэсэн. Яг тэгэхэд ажиллаж байгаа тухайн үед бол миний ажлын байран дээр компьютер гэдэг зүйл Монгол улсад орж ирээгүй байлаа. 2000 оны ихэр штэ. За тэгээд бидний тэр нөгөө бусад хэрэгцээтэй ном уншдаг төхөөрөмж гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд маань Монголд улсад нэвтрээчгүй тэрний тухай бид нар мэдээчгүй байсан болохоор яг тухайн үед надад ажил хийхэд ямар сэтгэлтэй байсан бэ гэхээр мэдээж ингээд нөгөө бусад хуульчтайгаа суугаад кейс тохиолдлоо яриад гарц гаргалгаагаа хийж болж байгаа юм. Тэрийг бол би хинээс ч утахгүй хийжсэн. Яг ингээд нөгөө техник ажил дээр одоо бицэн бичгээ засах гач юм уу тамлах гач гэдэг юм. Ингээд ийм өөр ажил хийж явахд би болно гэж жишээлх юм зүгээр сууж авах жишээтэй. Тэгээ яг ийм үед бол нөгөө сэтгэл ханамж мал тийм сайн биш. Ингээ нэг буруутай юм шиг хүний цалин зүгээр авчаад юм хийхгүй суугаад ч байгаа юм шиг санагдчихсэн тийм үе байдгийн. Тэгэхээр яг нөгөө орчин бүрдээгөө тохиргоо ингээ бий болоогоо тохиолдол хэдийгээр мэдлэг чадвартай ч гэсэн өөрийнхөө одоо чадварыг дээд хэмжээнд нь ашиглах боломжтой болохоор эргээд энэ бол биднэрт одоо тийм нэг баяр баясгалантайч гэдэг юм уу хангалуун тийм байдлыг өгдөг нь бас тухайн ажилласаа жоохон жиргэх юм уу тиймэрхүү юмнуудаас гардаг гэж манай зарим хүмүүс бол ярьдаг. Жишээлх нь бол ажлын байран дээр ингээл ном уншаад тахад надад ном уншаад төхөөрөмж авахгүй тэр үед ингээл зүгээр сууж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тод жишээ. Тэгээд тэр хүртээмж дээр жишээлх юм бол одоо хожоо хараг болсон байгаа байхгүй юу. Тэгээд ингээд гэр бол одоо их мундаг мэрэгчлээ. Тэгээ ингээд чамайг ажлын байранд оруулаад зуучлаа ингээд чи дээд боловсралтай ихэр чинь би гэрээсээ гарч чадахгүй автобусаар ганцаар явждаггүй. Манай гэрээс гараад одоо ингээд зүгээр хүнтэй хөтлөөд явхад хүртэл бүдэр тэгэлж унчих гад ингээд яваад байдаг энэ орчинд би ганцаараа яваад нийтийн тээврийн хэрэгслэр явна гэдэг бол надад ерөөсөө бүтчихгүй санагдаж байна. Тэгэхээр бол би одоохондоо байжъя гэд ингээд зүгээр сууж авах жишээ. Тэгэхээр эднэр бол ерөөсөө яг бодтойгоор өнөөдөр хараг хүмүүсийн амьдрал тулгамдж байгаа хөдөлмөр эрхлэн саад болж байгаа зарим нэг тохиолдлууд гэж бид нар авч үздэг. Эдгээр цуврал цахим хичээлийг холбооны бүгд найрамдах Герман улс, Австрали, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдэг хэрэгжүүлж буй түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн хүрээнд Монгол улсын их сургуулийн ажил мэргэжлийн магистрийн салбар дундын хөтөлбөр боловсруулан түгээж байна. Хамтран ажилласан Монголын хараг хүчүүдийн үндэсний холбоо, түгээмэл хөгжил, бие даан амьдрах төв, сонсголгүй боловсрол төв болон дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагуудад талархснаа илэрхийлье.